Цаг хугацаа хэмээх хязгааргүй удам нэгэн бодгалыг хинч юугаарч зогсоож чадахгүй. Гагцхүү цаг хугацаа өөрөө өөртөө эрх мэдэл өгж агуу хүмүүсийн мөн зогсож хүлээдэг замтай. Тэгвэл сайн сайхан амьдралын гэрэл бүхний хүнд танд хүрэхээр уран бүтээлч бид цаг хугацааны гал тэргэн суугаад дотоод ертөнцийн цагийг түр зогсоож бодол сэтгэлээ хуваалцахын минь зөвшөөрнө. Эртний сайхан өрөөлөөр учирсан элгэм сүүцгч та бүхнийхээ амар амгалан айлтхан мэдчилье. Зөв зам алсад хөтлөн нэртэй сэтгүүлчийн аян замын тэмдэглэл маань ийхүү зүү хараагаас өндөрлөх гэж байна. Хэдхэн ормын дараа гал тэрэг дархан гот руу хөдлөх гэж байна. Үнэхээр зүү хараа хотод сайн сайхан бүхнийг бид нар бас нийгэмд гарсан залуучуудынхаа идэвхтэй амьдралыг үзэгч та бүхэнд хүргэсэндээ туйлын их баяртай байна. Үнэхээр зүү хараа хотод хүмүүсийн хийж бүтээх гэсэн эрмэн өөдрөг нийгмийн дэвшид үйлстэй залуучуудыг бас амьдрал ахуй үзэл бодлыг та бүхэнд хүргэсэндээ туйлын их баяртай байна. Ингээд бид одоо хэдхэн ормын дараа дархан гот руу хөдлөх гэж байна. Үнэхээр зүү хараа хотын ард иргэд бидний ажилд тусалж уран бүтээлч бид бүхэн сайн сайхан бүхний цагаан багуу шиг мэдрэмтгий үнэрч байдаг болохоор сайн сайхан бүхнийг дахин үзэгч та бүхэндээ хүргэсээр байх болно. Зүү хараачууд бүхэн бидний ажилд тусаллаа. Тэр байтугай 6 настай Анар Эрдэнэ гэдэг энэ удахгүй эрх намар сургуульд орох гэж байгаа хүүхд хүртэл энэ үдэс аавтайгаа биднийг бас үдэж өгч байна. За Анар аян дамдаа сайн яваарэ. За баярлалаа. Ерөөл Батар шгуултгаа. Ингээ илгэмсэх үзэгч та бүхэндээ зориулсан зөв зам алсад хөтлөн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Таалан болгоно. Цагийн зүг дагах ус цаг хугацаатай уралдан байгаа энэ дэлхийн ертөнцийн оюун санааны газрын зураг дээр Монгол маань хэр тод гэрэлтэй байгаа бол гэдэг асуултын тэмдэг цаг үргэлж та бүдний дунд байдаг үлээ. Тэгвэл сүүлийн үеийн залуучуудын амьдралын хэм маягийг харахад тогшин үүдэлтэй өнөөгийн нийгэмд бид ямар учиртай амьдарч байна гэдэг мөнхийн асуултын тэмдэг байдаг үлээ. Сүүлийн олон жил манай залуучуудын маань боловсрал мэдлэг шар сонин интернет орчноор хязгаарладаг болсон сэтгэл эмзэглүүд бол энэ нийгмийн сүлжээнд байдаг үлээ. Үнэхээр энэ хэвээрээ бид нар үргэлжлэх юм бол ой төрсөн сарамгчин лугаа адил болно гэж бас сэтгэл судлаачид дүгшин хэлсэн байдаг. Тиймээс 21-р зууны оюуны талхыг барьж хүн дачааг өөрөх өнөөгийн Монгол залуучууд маань юунд тэмүүлдэг вэ гэдэг хүсэл тэмүүллийг бид нар энэ аян замынхаа тэмдэглэлээр өгүүлэхийг зорьсон юм аа. Өвөг дээдс минь буруу замаар явбал буцахтаа шороо тэн гэж ярьдаг. Тэгвэл өнөөдрийн догшин үүдэлтэй өнөөгийн нийгэмд 21-р зууны оюуны талхыг барьж хүн дачааг үүрэх хүүхэд залуучууд маань ирээдүгөө хэрхэн төсөөлдөг вэ? Энэ зөв замыг сонгох хэрэгтэй гэдэг дээр сэхэтэн уран бүтээлчин нар бид нар сэтгэл зовндог юм байна. Тиймээс энэ удаагийнхаа сэтгүүлчийн аян замын тэмдэглэлээ зөв явбал алсад хүрнэ гэж нэрлэсэн юм. Би дахин хэлхийг хүсэж байна. Энэ илгэмсэг үг бол зөв зам алсад хөтлөнө гэдгийг бас дахин хэлхийг хүсэж байна. Ингээ илгэмсэг үзэгч та бүхэн аян замын нэвтрүүлгийн маань тухлан байж үзнэ үү? Өөдрөг сэтгэлтэй үзэгч та бүхэн зориулсан зөв зам алсад хөтлөн хэмээсэн нэвтрүүлгэн бид өглөөний нартай хамт дархан хотоос өргөжлүүлж байгаадаа таатай байна. Учир хэмээвээс дархан хүн бурхан ухаантай хэмээсэн үгийн язгуурын утгыг 20 дугаар зуунд нотлон харуулсан дархан хотын агуу бүтээн байгуулалтыг монголчууд бид мартаагүй. Мартаж болохгүй түүх болохоор л 21-р зууны дарханчууд их хотоо өнгө цүстэй өөдрөг сайхнаар гал голомтыг дээдлэн явна гэдгийг дахин дуулан хэлхийг илүүд хүснэ. Тийм л болохоор л манай уран бүтээлчдийн сэтгэлийг соронзон мэд татсан
эрэлт ертөнц бол Монголын ирээдүйн эзэст нь болсон хүүхэд багчууд болон эртний сайхан өрөөлөөр багш нарын тухай багтан сурвалжлагаар юун төрөнд зорилго болгосон юм да. Хамгал залуу насаа дархан хотолсон хаанчлал мэт эрх дураараа огторгуулга явсан таны сүр хүчин дахин унах шиг эрх зовоолог таны нэр төрийг дахил сүлдэндээ мөнх дэглэн хэмээн дархны яруу найрагч Мөнхбаатарын бахархлын дээдчүлэг өөрийн эрхгүй бодогцоор л байлаа. За Дархуул аймгийн боловсрол шинжилгээ ухааны газар Монгол Улсын боловсролын их сургуультай хамтран ажиллах чиглэлээр хэд хэдэн ажил төлөвлөлөө явж байна. За энэ оны ихээр Монгол Улсын боловсролын их сургуулийн захирал Алтангой доктор за мөн холбогдох албаны хүмүүс ирж Дархуул аймагтай хамтран ажиллагааны гэрээ байгуулсан байгаа. За энэ хамтран ажиллагааны гэрээний хүрээнд Монгол Улсын боловсролын их сургуулийн зүгээс манай сургуулиудтай, манай багш нартай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн ерөнхий боловсролын багш нарыг сургах, мэрэгшүүлэх, мөн багш болох сонирхолтой сурагч зориулаад багшийн сонгоны ангийг нээхээр бол намраас бид нар төлөвлөж байна. За энэ хүрээнд холбогдох чиглэлээр сургалтын хөтөлбөрийг боловсруулах үйл ажиллагаанд бол дэмжлэг үзүүлэхээр боллоо. За мөн хэд хэдэн сургалтуудыг бид хүн бол зохион байгуулад ажиллаж байна. За ингээд энэ хамтын ажиллагаа маань бас тодорхой чиглэлээр үр дүнтэй байгаад бол Дархан аймгийн багш нар сургам үйлчлэгч талархалтай байдгийг илэрхийлье. Багш мэргэжил бол үнэхээр бас сайхан мэргэжил. Манай багш нарын ихэнх нь бол Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн ийм төгсөгчид байна. Би ч гэсэн өөрөө 1983 онд Улсын багшийн их сургуулийг физик математикийн багш мэргэжлэр төгссөн. Одоо хүртэл ингээ багшийнхаа мэргэжлэр ажиллаж байна. За тэгээ энэ хичээлийн жилдхэд манад шинээр багш мэргэжлийг эзэмшсэн 8 багш ажилд орсон. За түүн дотроос манай сургуулийн төгсөгч маань эргээд сургуультай багш болоод ажиллаж байгаа. Ийм залгамж холбоо үргэлжилж явж байгаад би бас баярлж идэг. За мөн багшаар төгссөн төдийгүй суралцж байгаа 12 дугаар ангийн сурагчдаас маань багш мэргэжлийг сонгосон нэлээд хэдэн сурагчид байгаа. Энэ маань бол багшийн хөдөлмөр үргэлж ингэж тасралтгүй үргэлжилж явдгийг нэг баталгаа гэж бодож байна. Мөн цаашид бид нар боловсролын тухай хуулинд орж байгаа багш сонгоны ангийг нээх ийм зорилгууд бидэрхэнд бас байна. Би бол өөрөө багшийн мэргэжилтэд дуртай. Багш хүн бол мөнхийн хүүхдүүддээ эрдэм ном заадаг. Тэднийг зөв боловсон соёлтой хүн болоход хөтөлж чиглүүлж яадаг. Ийм учраас багшийн мэргэжил бол хамгийн сайхан, хамгийн гэрэл гэгээтэй ийм мэргэжил гэж боддог. Тэгээд сурагчдаас багшийн мэргэжлийг сонгосон олон хүүхдүүдийг төрүүлэхийг бас хичээж зорж явдаг. Тэдэндээ багш мэргэжлийн гол ач холбогдол нь юу юм, гол онцлог нь юу юм, яагаад хүн багш болох ёстой юм гэдгийг зааж өвлүүлэх, сургах ийм бодлого зорилготой ажиллаж байгаа. Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгож багш болсондоо би үнэхээр баяртай байдаг. Үнэхээр миний хизээж харамсахааргүй миний сонголт болсон. Гэрэл бүхэн гэрлийг хүсдэг. Тод гэрэл байхын тулд биш л дээ. Зөвхөн сэтгэл зүрхнээсээ гэрэлтэн амьдралын харгуу замаа зөв сонгохын үүднээс хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн зөв замыг өөрсдийнхөө сэтгэлийн зарилгаар сонгодог. Тиймээс багш мэргэжлийг сонгож чадсан залуу багш ингчингийн яриаг үзэгч та бүхэндээ хүргэхэд таалалтай байна. Зоригтой амьдрах сайхны язгуур бол зөв зам алсад хөдөлдгийн язгуур нэгэн энэ буюу. Би оюуны ирээдүйн цогцлбор сургуулийг 2016 онд төгссөн. Тэгээд
2016 онд Монгол Улсын боловсролын сургуулийн математикийн төвөнд дэлсэж ороод 4 жил суралцсан 2020 онд төгссөн. За тэгээд сургуулаа төгсөөд дарханд ирж багшилж байгаа. Буцаад өөрөөс төгссөн сургуульд ирж багшилж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол буцаад төгссөн сургуульд ирж багшлах бол их гоё. Яг нөгөө нэг 10 хэдэн жилийн сургууль байсан боловсрсан том болсон учраас буцаад энэ сургуультай өөртөө адилхан хүүхдүүдийг боловсруулаад ингээд төгсгөө үед явуулж байгаа. Нөгөө гоё байгаа. За 2016 онд хуваар сонголт гэж болдог штеп. Тэр үед би хамгийн анх Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийг авч ирсэн. За тэгээд тэр үед МОБИС сургууль болохоор юу яаж ирсэн нөгөө цахимаар шууд нөгөө бүртгүүлж орчих болдог гэсэн. Тэгээ МОБИС болохоор ингээд хуваар дуудчихсан. Тэгээд би МОБИСийн сургуулийг аваад ингээд ээж аав маань багаас минь ингээд би бол багш болох хүсэлтэй байгаад байдаг. Ээж аав болохоор ингээд эхлэн бодох юм уу гэж санхүүгээр явуулах гэдэг. Тэгээд би тийшээ ингээд орсон чинь багшийн маань хуваар ингээд намайг аягүй татагдсан. Гадаа ингээд хуваар дуудчих би багш л болох байсан юм да. Мост ормааргүй юм да гэд насаараа ингээд дургүй юм хийх юм шиг байна да гэсэн мэдрэмж амар намайг ороогоод байсан. Тэгээд би ээж аав маань ингээд бүдээ явцсан байгаа. Газараа гүйж ороод багшийн хуваарыг авчихсан. Бичиг баримтаа оруулчихсан байхгүй юу. Тэгээд ингээд буцаад намар болвоо. МОБИС маань одоо бүртгэлээ авмаар байдаг. МОБИС маань бас намайг бүртгэмээр байдаг тийм ээ. Тэгээд ингээд ээж аавдаа мэдээлээ. Их гэр бүл маань бүгд мэддэг болоо. Намайг багш болно гэдэг ихэд нилээ их эсэргүүцсэн ихний ээлжинд. Тэгээд нэг өндөр онооны бүтээлэг гэж байдаг. Тэр тухайгаа хэлээд одоо би ингээд дуртай юм хиймээр байна. Насан туршдаа мөнгө төрөхтэй холбоотой юм ажил хийх. Тэг сонирхол надад одоо байхгүй. Өөрийнхөө хүснэг хийнгээд. Тэгээд би ер нь бол өөрийнхөө энд сургалт төгсөж байхдаа эндхийн математикийн багшилтайгаа ярилцаад энэ бүх хүмүүстэй ярилцж аваад би багшил болно. Энэ буцаж багшлан би ер нь энэ хавьдаа л ингэж амьдрна гэж сонгоо. Тэгээд МОБИСаа сонгоод орж ирсэн. Тэгээд ер нь бол тухайн үеийн хүүхдүүдийн хандлага байдаг шүү дээ. Эдийн засагчл болохгүй бол гоё өндөр том гоё сургуульд орохгүй бол нэр хүнтэй сургуульд орохгүй бол надад бол МОБИС бол аюул нэр хүнтэй санагдсан тухайн үедээ. Тэгээд яг ороод МОБИСийн хуваарийг аваад гарч хүүхдүүд гал гэл чи яагаад тийм мэрэгчлээ сольжвоо гэл аюул тэгжсэн. Тэгээд угаасаа хоёул ингээл авч явж ингээл гарч ирсэн да. Яа одоо ороод ихний жилдээ би яг үнэхээр тийш орох хэрэгтэй гэсэн юм гэдэг ойлгож ирсэн. Багш гэдэг бол үнэхээр одоо нэр хүндтэй, алдартай ийм сайхан мэрэгчил. Одоо хүн бүрүүд бол одоо багшгүй одоо хүн гэж байдгүй. Хүн бол одоо боловсролоор дамжиж гарсан юм дүүтэй байдгаа. Цагийн зүйтэй цаг үргэлж уралддаг телевизийн уран бүтээлч бид бүхний сурвалжлах ажлын маань баяр багтал чимэг болсон багш болох чин хүсэлттэй сурагчдын зөв сонголт бахархал төрүүлсэн. Тэд аль хэдийнэ ирээдүйн мэргэжлээ сонгох чөсөн төдийгүй багш болох тэмүүлсэн тэмүүлэн үнэхээр сайхан байлаа. Сайн байцгаана уу, намайг Мишиг Дарж авахтай Мөхцөө гэдэг. Би Дархуул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн 12-ийн 6 ангид суралцдаг байгаа. Би бага байхаасаа эхлээд ер нь бол багш гэдэг мэргэжлийг ер нь бол их сонирхож эхэлсэн. Мөн дээрэс нь манай эмээ маань бага ангийн багш болохоор илүү төлхөө багшийн мэргэжлийг ер нь бол багшийн мэргэжил тайртай олж эхэлсэн. Багш гэдэг мэргэжлийг 10 жилийнхаа багш нараас ер нь бол илүү төлхөө сонирхсон. За тэгээд манай сургуулийн багш нар манай болохоор илүү төлхөө нөгөө хүүхдүүдэд илүү анхаардаг, илүү сайн хичээлээ заадаг болохоор ер нь бол багш гэдэг мэргэжлийг сонгохоор болсон. Тэгээд Монгол Улсын боловсролын их сургуулиас урилгаар суралцахаар болсон. За энэ нь юу вэ гэхээр төв нэмийн ухааны салбарт урилгаар суралцахаар болоод урилга авсан байгаа. За тэгээд Монгол Улсын боловсролын их сургуулиас урилга авсандаа маш их баяртай байгаа. Дээрэс нь маш их хичээл суралцнаа. Сайн байцгаана уу? Намайг Амгалангийн Нэмэн гэдэг. Би Дархуул аймгийн оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн 12-ийн 3 ангид суралцдаг. За би 4 настайгаас эхлээд багшийн мэргэжилд дурласан. Учир нь гэвэл манай өвөө эмээ хоёр хоёулаа багшийн мэргэжилтэй. За тэгээд ерөнхийдөө бол
одоо сургуулийнхаа удал агшийг ерөөхдөө бол ингээд хараад тэр хүнийг шүтэн бишрээд яг л ийм сайхан багш олё доо гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр би багшийн мэргэжлийг сонгосон. За тэгээд миний чиглэл нь болохоор би мобисийн түүх нийгмийн ухааны чиглэлээр урилга авсан. Багшийн мэргэжил гэдэг бол маш олон хүүхдийг хөгжүүлдэг, боловсруулдаг. За тэгээд хүмүүжүүлдэг мэргэжил учраас би энэ мэргэжилд маш их хайртай. За тэгээд өөрийнхөө хүссэн мэргэжлийг ээж аавдаа хүртэл хэлээд манай ээж аваа хүртэл маш их баярлж исэн. За тэгээд энэ мэргэжил нь бол надад бол одоо маш олон жилийн бүр хизээж мартагдахааргүй мэргэжил. Тэгээд дээрэс нь намайг үр хоочдоо цаашдаа ч гэсэн үлдээх мэргэжил учраас би энэ мэргэжил маш их хайртай. За тийм болохоор би Монгол Улсын боловсролын их сургуульд одоо урилгаар орсондоо маш их баяртай байгаа. Намайг анх туяа өвгтөө Нэмийн Эрдэнэ гэдэг. Би улсын тэргүүний 18 Дархуул аймгийн улсын тэргүүний 18 дугаар сургуульд суралцдаг. 12 дугаар ангийн сурагч байна. Багшийн мэргэжил гэдэг нь бол үнэхээр сайхан мэргэжилтэй хүүхэд болгоныг цав цагаахан сэтгэлээр хайрлаж, цааш чиг цагаан сэтгэлтэй хүүхдүүдийг хайрлаж, тэдний инээд баяр хөөр болон тэднэрээ л энэ энерги авч тэднэртэй л ер нь өөрийгөө эрдэнэ ном зааж тэднэрээ л өөрийгөө ер нь бий болгох гэж би боддог доо. Тийм л болохоор би Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгосон юм аа. Намайг Бачаргалын Инхчин гэдэг. Би Дархан уул аймгийн 18 дугаар сургуулийн 10В ангид суралцдаг. Миний багшлахыг хүссэн шалтгаан гэх юм бол ерөнхийдөө багш гэдэг хүн бол сурагчдыг гэрэлт ирээдүйд хөдөлж тэдийг зөв зам чиглүүлдэг учраас надад тэр үнэхээр бахархууштай санагдсан. Тийм учраас би багшийн мэргэжлийг сонгож Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгосон байгаа. За би ингээд 1989 онд багшийн дэдийг зөксчод хөтлийн сургуульд 10 жил багшийн монгол хэлний багш хийж байхдаа хичээлийн эрхлэгч тэгээд цаашид одоо бас захирлын албан тушаал дээр бас өрсөлдөжсөн. Энэ үедээ би ерөөсөө багшийн минь ажил хамгийн сайхан юм байна гэдгийг мэдэрч ойлгоод ерөнхийдөө хичээлийн эрхлэгч хийжсэн. Одоо бол сургалтын менежер тийм ээ, нийгмийн ажилтан гэж янз янзын ажил албан тушаал дээр санал дэвшүүлжсэн захирлууд байхад би бол ерөөсөө багшийн ажиллаа л хийнэ гэж бодож байсан. Ягаад гэвэл багш хүн сурагч хүний тойл байдаг. Сурагчид бол миний хамгийн их баян эрхэм сайхан хүмүүс юм байна гэдгийг мэдэрсэн учраас яг л энэ 60 нас хүртлээр би шавнартайгаа л өнөөдрийн хүртэл ингээл хичээллээл явсаар аж тэтгэвртэй гарч байна да. Тэгээд хамгийн энэ Монгол Улсын их сургууль, боловсролын их сургууль маань багш хүнийг бэлтгэж байгаа энэ их сургуулийн энэ их айлын нүр их сайхан хөдөлмөрийг би бас энд дуртахгүй байхын аргагүй. Тэгээд миний үед бол яг багшийн дээд сургууль гэж байсан. Тэгээд одоо энэ багшийн дээд сургуулийг төгсөөд багшилж байгаа олон сайхан шавнар маань байна. Энэ үе үеийн олон сайхан шавнарыг төгсөж байгаа төгсгөөд миний шав болсон багш өнөөдөр би бодоод гарч иж байгаадаа би маш их баяртай байна. Ингээд шавийн эрдэм өнөөдөр буцаад шавнартаа ирж байна. Багшийн эрдэм шавдаа байна. Ингээд энэ хоёрын уулзвар дээрээс өнөөдөр бид нэр үеийн үед цаашаа ингээд дамжиж явах энэ сайхан мэргэжлэрээ би насан туршдаа бахархаж явдаг. Миний ээж багш байсан. Тэгээд багаасаа ер нь багш хүний зовлон жаргал сайн сайхан зүйл юу гэдэг юм бэ гэдгийг мэдэрч өссөн учраас яг багаасаа л энэ мэргэжлийг үнэхээр би чадна гэд чин сэтгэлээсээ хүсээд тэгээ 2014 онд маш өндөр оноо аваад тэгээд боловсролын их сургуультай тэтгэлгээр сураад 4 жил суралцаад амжилтаа төгссөн. За тэгээд ерөнхийдөө бол хүн өөрөө л үнэхээр хичээгээд чадна гэж бодох юм бол зорилгодоо заавал хүрдэг. Би болохоор одоо ямагт хичээгээрээ чи чадна гэдэг үгийг хэлэх үнэхээр дуртай. Тийм учраас одоо багш мэргэжлийг сонгож байгаа бүх хүүхдүүдэд хандж хэлгээд үнэхээр чадахгүй зүйл гэж хэзээж байхгүй. Хүн хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямагт хичээх юм бол бүх зүйл болдог шүү гэдгийг хэлмээр байна. Би Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгосон нь миний амьдралын утга учир баяр баясгалан гэж боддог.
ертөнц дахны гэрэлгийг эний дуулал болсон Ерүсийн гайхамшигт хувь заяа бол яахын аргагүй цэцэрлэгийн багш мэрэгжил буюу хүмүүнийг хүн заяаных нь анхны мэдрэмжийг аав ээж мэдрүүлдэг бол хорвоог таних язгуур эхний алтан мэдрэмжийг цэцэрлэгийн багш л хайрладаг. Тиймээс човорхон аз тайхан энэ мэрэгчлийг Монгол улсын боловсролын их сургууль хэмээх их айлын босхийг алхан орж суралцсан төгсөгч бүхэн бахархал бүхний дээд хэмээн сүслэн залбирнам. Үнэхээр амьдралын гэрэлгээ утга учирыг бяцхан шавнараараа дамжуулна гэдэг юугаарч илэрхийлэхийн аргагүй хувирхан заяа билээ. Тийм л болохоор Монгол улсын боловсролын их сургуулийг төгсөн энэ мэрэгчлийг эзэмшсэн багш нарын хувьд насан туршийнх нь баяр баясгалан байхаас өөр аргагүй юм да. За би 1989 онд анх цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөөд одоо энэ уугуул Дархуул аймагта цэцэрлэгийн багш мэргэжлээрээ ирж ажиллаад одоо 33 дахь жилдээ ажиллаж байна. Манай хүүхдүүд бол үнэхээр цэцэг шиг хөөрхөн одоо цайлган маш сайхан сэтгэлтэй байдаг. Энэ ажил дээр ирснээрээ би өдрийнхөө бүх амралт ажлыг авч одоо сэтгэлийн маш их таашаал эдэлдэг учраас ядрах одоо зүдрэх зүйл огт байдгүй юм аа. Би Монгол Улсын боловсролын сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгсөөд Дархуул аймагт ирж ажилласан. За Дархуул аймгийнхаа 22 дугаар цэцэрлэгт 3 жил багшаар ажилласан. За 22 дугаар цэцэрлэгтээ 7 жил арга зүйчээр ажиллаад 25 дугаар цэцэрлэгт 5 жил эрхлэгчээр ажиллаж байгаамаа. За сургуулийн өмнөх боловсролын байгууллагт ажиллана гэдэг бол миний хувьд маш өндөр тийм аз жаргалтай, завшаантай ийм одоо ажил мэргэжил. За би энэ мэргэжилтэд үнэхээр хайртай, энэ мэргэжлээрээ маш их бахархдаг. Тэгээд энэ цэцэрлэгт ажиллаж байгаа хугацаанд энэ цэцэрлэгт одоо болж байгаа бүхий л одоо ажил, үйл ажиллагаа, хүүхд хүмүүжүүлэх ажил, багш нарыгаа хөгжүүлэх ажил, бүх ажил маш идэвхтэй оролцож, зохион байгуулж энэ ажлаараа одоо ингэж ажиллаж байгаа да. За би Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөнд маш их бахархдаг. Энэ мэргэжлийг эзэмшээд ажиллаж байгаа маань миний амьдралын бас нэг одоо аз завшаан баяр баясгал юм аа гэж бодож бахархаж явдаг. За би 1995-аас 99 оны хооронд Монгол Улсын боловсролын сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлэр төгссөн. За сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгийн багшаар 19 жил ажиллаж байна. За тэгээ сургуулаа төгсөөд Дархуул аймгийнхаа цэцэрлэгт 15 дугаар цэцэрлэгт 19 жилийн турш тасралтгүй ажиллаж бага насны хүүхдийг хүмүүжүүлж тэдгээр хүүхдүүдээ хэрхэн том бие хүн бол төлөвшөх зөв замыг нь зааж сургаж хүмүүжүүлж тэгээд маш олон чадварлаг туршлагатай ахмад багш нартай хамтран ажиллаж байсан. Мөн би энэ цэцэрлэгийн багш мэргэжлээ багаасаа маш их сонирхож энэ мэргэжилдээ маш их хайртай өөрөө би сонирхож сонгосон болохоор энэ мэргэжилдээ маш их хайртай байдаг. За Монгол Улсын боловсролын сургууль сурч байхдаа бие тамир заах арга зүйн багш Эрдэнэ Чимэг багшаасаа хөгжмийн багш Бат Жаргал, бүжгийн багш Бат Цөх дүрслэх заах аргын багш Цэрэгмаа гэдэг маш олон багш нараасаа би маш их зүйлийг сураад сургуулаас онлоор сурсан зүйлээ би өөрийнхөө ажилдаа практикт тэр арга зүйгээ хүүхдүүдтэй заа сургаж тэг маш олон мянган шавнарыг төрүүлж ирээдүйн иргэдийг ингэж өсгөн боожуулж хүлээлгэж өгсөндөө маш их баяртай байдаг. За миний би 2019 оноос өнөөдрийн хүртэл 27 дугаар цэцэрлэгт нэг арга зүйчийн ажлыг хийж байгаа. За манай цэцэрлэгийн багш нар маань сургуулаа төгсөөд дөнгөж эхний жилдээ ажиллаж байгаа. Ажлын гараагаа энэ цэцэрлэгээс эхэлж байсан залуу багш нар байсан учраас тэр эрдэмтэн багш нарынхаа зааж зөвлөсөн туршлага арга зүйгээр энэ залуу багш нараа би өдөө хотол ингээд
бас бүх талаас нь хөгжүүлээд дадлагжуулаад туршлагажаад ингээд ажиллаж байна. Багш нар маань өнөөдөр 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа гэхэд бол маш их арга зүйтэй, туршлагатай, бие биенээсээ сурсан, хөгжсөн, туршлагаа түгээсэн ийм онцлогтойгоор бид нар өнөөдөр ажиллаж явж байна. Тэгээ өнөөдөр би энэ мэргэжлийг эзэмсэнтэй маш их бахархдаг. Мөн надад заа сургасан эрхлэгч арга зүйч мөн боловсролын их сургуулийн бүх эрдэмтэн багш нартаа маш их баярлаж явдаг хэлмээрээ тэгээ энэхүү мэргэжлэрээ би маш их бахархдаг. Энэ мэргэжлийг дуртай хүн болгон хийгээд байдаг мэргэжил биш. Энэ мэргэжлийг бол маш их хүүхдийн төлөө сэтгэлтэй, зүрхтэй, хайртай, мэдрэмжтэй хүний хийдэг ажлаа гэж миний хувьд боддог. Би Монгол Улсын боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлэр 2019 онд төгссөн байгаа. За энэ мэргэжлэрээ эзэмшиж төгссөн маань миний хувьд туйлын ийм баяр баясгалтай, аз жаргалтай санагддаг. За яагаад энэ мэргэжил маань ийм аз жаргалтай сайхан байгаа юм бэ гэхээр би ер нь багш хүнийг бүх зүйлээр дүүрэн ийм баян хүн юм байна гэж боддог. За яагаад энэ мэргэжлийг баян хүн гэж үзээд байгаа вэ гэхлээр багш хүн хүнээр баян, хайр инэрлэр баян, баяр хөөрөөр баян байдаг учраас энэ ертөнцийн хамгийн баян юм байна гэж бодож байгаа. Тиймээс Монгол Улсын боловсролын их сургуулийг сонгон суралцаж цэцэрлэгийн багш мэргэжлийг эзэмшсэн маань туйлын их баяр баясгал юм аа. Тэгээд багш хүний хувьд энэхүү сургуулийг сонгон суралцсан нь маш зөв алхам болсон гэдэгтээ итгэлтэй байна. Анх одоо 2 настай хүүхдүүд маань одоо ээж аваасаа салж чадахгүй уйлж орж ирээд одоо хэсэг хугацааны дараа багшийнхаа илгэнд ирж наалдаад ангидаа сайхан тайван үлдээд энэ бүгдийг харсан багш бол хизээч ядардаггүй. Маш их хүүхдүүдээрээ бахархаж хүүхдүүдтэй маш их хайрладаг. Анх бол 8 дугаар анги төгсөөд цэцэрлэгийн машин сургуулийн хуваарийг одоо ээжтэйгээ хамт ороод сонгож авч ирсэн. Тухайн үедээ бол одоо ямар мэргэжил сонгож байгаагаа бараг мэдэхгүй шахуу орж исэн болвол одоо бол энэ мэргэжлэр сонгоод одоо ямар ч тасралтгүйгээр 33 жилд ажилласан байна хүүхдүүдтэй. Тийм учраас би бол өөрийнхөө мэргэжлэр бахархаж мэргэжилдээ маш их дуртай байдаг. Эрдний чулуу илэгдэх тусам хөнгө өрдөг байдал, дээдийн дээд эрдэн номын оргилөөд тэмүүлэх эртний ерөөлийг багш хэмээх бурхтыг бурхан бидэнд хайрлсан буюу. Үнэхээр ч Монгол Улсын боловсролын их сургуулийн эрдэмтэн багш нарын гичээл зүтгэл алсыг харсан мэрэгэн ухааны гэгээрлэр та бид хүмүүн заяаныхаа дууллыг эгшиглүүлэн амьдарч байна. Багш гэдэг эрхэмсэг, илгэмсэг энэ үгнээс оюун санааны гэрэл хүргэлж цацардаг. Монгол Улсын боловсролын их сургуулийн алтан босгоор алхах Монголын хүүхэд багчууд, залуучуудын гэрэл дурсгалд төгсгөл гэж өгүүлээ. Замбуулангийн наран дор турсан хүмүүн заяахан зөв сонголтоороо амьдралынхаа зөв замыг сонгодог. Заяа тавлангийн энэ хорвоод зөв зам алсад хөтэлдэг судар номын ёсон мөнх өрсдгийн язгуурын учир энэ буюу Эрмэг Монголын үр садмын эрдэм номыг дэлгэрүүлэх гэгэн хүсэл бат орших болтугай.